За цусны сахарын зохицуулгын талаар судалцгаая. За тэгэхээр энэ цусны сахарын зохицуулга дээр бол нойр булчирхайн Лангергансийн арлаас ялгардаг гормонуудын талаар дэлгэрүүлнэ. Хэрвээ бидний цуснд сахарын хэмжээ тогтвортой байхгүй бол биеийн үйл ажиллагаа халдагдаж, за хэрвээ багасах юм бол эсийн амьсгалын үйл ажиллагаа саатна. За хэрвээ цуснд сахарын хэмжээ ихсэх юм бол осмос зохицуулга, осмосын тэнцвэр алдагдана гэсэн ийм байдаг учраас заавалжгүй гомеостаз буюу зохицуулах шаардлагатай байдаг. За тэгэхээр хоол идсэний дараа нүүрс ус глюкоз хэлбэрээр цусны сэвэн зөөгдөөд элэг булчинд глюкогийн хэлбэрээр хадгалагдаж байдаг. За тэгээд эрүүл хүний 100 см куб цуснд бол 80-120 мг глюкоз байхад бол хэвийн үйл ажиллагаатай байж болдог. Хэрвээ эндээс ихсэх юм бол осмос тэнцвэр алдагдана, багасах юм бол эсийн амьсгал саатна гэсэн үг байна. Тэгэхээр цуснд глюкозын хэмжээг хяндаг хоёр төрлийн гормон байгаад тэдгээр нь болохоор нойр булчирхайн альфа Лангергансийн арлын альфа-эсэс бол глюкагон, бета-эсэс болохоор инсулин гэдэг даавар ялгарч байгаа юм. За тэгээд энэ нь яг яадгийн бэ гэхээр хэрвээ инсулин гэдэг даавар яагаад ялгарх вэ гэхээр цуснд глюкозын хэмжээ ихсэх юм бол түүнийг мэдрээд инсулин ялгараад глюкозыг гликоген болгоод элэг булчинд хадгалдаг байна. Хэрвээ бидний цуснд глюкоз дутагдаад хоол идэхгүй удах юм бол глюкозын хэмжээ багасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг уу гэхээр нойр булчирхайн альфа Лангергансийн арлын альфа-эсэс нь глюкагон гэдэг даавар ялгараад нөгөө элэг булчинд нөөцлөсөн байгаа гликоген гэдэг тэр полисахарыг буцаагаад глюкоз болгоод цусны урсгал руу оруулж өгж энэ сахарын хэмжээг зохицуулдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ харъя. За тэгэхээр цуснд глюкоз хэрвээ ихсээд ирэх юм бол нойр булчирхайн Лангергансийн арлын альфа бета-эсүүд глюкозын өсөлтийг мэдэрнэ. За тэгэнгүүт нь яг үгээр инсулин ихээр ялгараад глюкозыг гликоген болгож нөөцлөдгөө гэсэн. Тэгэхээр дараагийнх нь эсэргээр яг үгээр цуснд глюкозын хэмжээ нь багасаад ирэх юм бол тэр глюкозын концентрацийн хэмжээг рецептор эсүүд буюу нойр булчирхайн Лангергансийн арлын эсүүд мэдрээд альфа-эсэс глюкагон ялгараад тэгээд элэг ба булчинд байгаа полисахар гликогенийг буцаагаад глюкоз болгоод цусны урсгал руу оруулдаг гэсэн үг байна. За тэгэхээр та бүхэн саяын ярьсан зүйлээ болон энэ зургийг ажиглаж байгаа зочрогч нь юу ах юм? Рецептор хяналтын төв гүйцэтгэгч эрхтэн цөрөг эрх холбоо яг яаж явагдаад байгаа юм бэ гэдгийг яг энэ зургийг хийгээд багштай энэ асуух хичээлийг тооцоолно гэсэн үг.